Өнөөдөр бурхан багшийн их дүүчийн өдөр төхөж байна. Буддын шашны философиг орчиндөө бүрдүүлсэн бяцхан Будда кафег сурвалжлаа. Өнөөдөр 18.6 жилийн удаа тохиодог гүзээлцгэл сартай өдөр тохиож байна. Ирэх үйл нийслэл хотыг хөлдөөхгүй байх арга хэмжээг авсан гэлээ. Орой мэндийг хүргэх үзэгчдээ Тэнгэрлэгчийн доллар мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Сая дурдсан болон бус мэдээллийн дэлгэрэнгүй үзүүлэх болно. Өнөөдөр бурхан багшийн их дүүчийн өдөр тохиож байна. За энэ өдөр бурхан багш ихээс мэндэлсэн 37 наснда гэгэрлийн утгыг олсон 81 наснда ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирван дүрийг олсон өдөр юм а. За энэ жил амар амгалан хамтдаа түгээ урайн дор эв нэгдэл, инэрл нэгүсэл, сэтгэлийн хөгжил, өв соёлоо эрхэмлэн дээдлэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлнэ. За энэ өдрийн тухай товч мэдээллийг одоо үзүүлье. Жил бүрийн зуны ихэнх сарын шинийн 15-нд тохиодог бурхан багшийн их дүүчийн өдрийг Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад нийтээр тэмдэглэх баяр болгон амархаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Мөн бурханы шашинт Азийн улс орнуудад энэ өдөр архи дарс худалдахгүй, зугаа зингээний газар ажилуулахгүй байх зэрэг шийдвэр гаргаж үндэсний хүчирхийлэлгүй өдөр болгон тэмдэглэдэг юм байна. Монгол улсад 1992 оноос хойш албан ёсоор тэмдэглэх болсон, харин улсын хурлаар 2019 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан байна. Буддын шашинтнууд олон зуун жилийн өмнөөс их дүүчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бөгөөд 1950 онд Шри-Ланкад зохион байгуулагдсан Дэлхийн буддистуудын холбооны анх дугаар чуулганаар зуны тэргүүн сарын шинийн 15-ныг бурхан багшийн их дүүчийн өдөр гэж албан ёсоор тодорхойлжээ. Мөн 1999 оноос нэгдсэн үндэсний байгууллага өөрийн төв байр болон дэлхийн унцэг булан бүрдэх салбаруудаа их дүүчийн өдрийг тэмдэглэх болсон. Одоогоор бурхан багшийн их дүүчийн өдрийг дэлхийн 20 орчим улсад тэмдэглэн өнгөрүүлж байна. Тухайлбал Бангладеш улсад Буддагийн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг байна. Энэ өдрийг Будда Пурнима гэж нэрлэдэг юм байна. Үйл ажиллагааны өмнөх өдрүүдэд Буддын шашны лам, сүмүүдийг өнгөнгийн гоёл, зул, лагаар чимгэлдэг. Тухайн өдөр тус улсын төрийн тэргүүн бурхны шашны ач холбогдол, эв нэгдлийн талаар илтгэл тавьдаг юм байна. Сүмхийдийн ойролцоо шашны сэдэвт үзэгслэн худалдаа болж Буддагийн амьдралын тухай үзүүлбэрийг толилуулж иргэд бурхны шашны сургаалд суралцах, залбирал үйлдэх зэрэг олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг байна. Энэтхэг улсад 70% нь буддистууд амьдардаг хотуудад энэхүү өдрийг тэмдэглэдэг. Мөн л бүх нийтийн амралт болгон хуульчилсан байдаг. Бурхны шашны Theravada урсгалыг дагагчид цагаан өнгийн хувцсыг өмсдөг бол бусд нь тодорхой кодыг дагаж мөрддөггүй юм а. Гаутама Буддагийн амьдралын намтарт гардагчлан түүнд аягтай Будда өгсөн охин Сужатагийн түүхийг эргэн санаж энэ өдөр амтд Буддагаар үйлчилдэг өвөрмөц уламжлал байдаг юм байна. Харин Бутан улсад энэ өдрийг Будда Паринирвана гэж нэрлэдэг үндэсний баяр юм. Тус улсын буддистууд бурхны шашинд орнуудын адилаар хаврын адаг сарын шинийн 15-наас зуны тэргүүн сарын шинийн 15-ныг хүртэлх 1 сарын хугацаа болох Сага Дава буюу буян харивжих сарын турш энэхүү баярыг тэмдэглэдэг юм байна. Бүтэн сарын турш гэр орон, сүмхийд, олон нийтийн газруудад буйны ариун үйлүүд ёс суртахууныг номлосон үйл ажиллагаа болдог. Зарим сүсэг бишрэлтэн энэ хугацаанд цагаан хоол идэж хатуу дэг журмыг баримталдаг байна. Бурхан багшийн их дүүчийн өдрийг тохиолдуулан Төв ганданд байрладаг бяцхан Будда кафег бид сурвалжлаа. За энэхүү кафе нь бүх өдрүүдэд лам болон ламхаа нарт хөнгөлөлтөө үйлчилдэг байна. За харин бурхан багшийн их дүүчийн өдөрт зориулан цагаан хоолны цэс гаргаснаа бидэнтэй уулзлаа. Цэцэг болжид Буддын шашинд суурилсан инэрэл, хайр, амар амгалангийн философи кафед шингээхийг зорьсон гэлээ. Бяцхан Будда кафений давуу тал нь үйлчлүүлэгчдэд зориулан органик хоолны баялаг цэстэй мөн ямар ч хамтлагч хэрэгэлдэггүй байна. Түүнчлэн тантаа сүдэ цай, тантаа шүл зэргийг шинжилэн цэсэнд оруулж уламжлалт ангаах ухаанд тулгуурласан цай хоолоор үйлчлэх зорилго тавьжээ. Харин өнөөдрийн тухайд бурхан багшийн их дүүчийн өдөрт зориулан онцлог меню гаргаснаа бидэнтэй уулзлаа.
Манай кафе Ганди гэдгийн орчинд үйл ажиллагаа явуулаад 1 жил болж байгаа. Цагаан хоол барьдаг боломжтой. Тэр нь болохоор амтны ямиг төвчснээр буян хурааж байгаа гэсэн. Энтэй холбогдуулаад манайх өдөржингөө уг нь бол манайх махан хоол гардаг. Бүтэн өдрийнхөө менюг цагаан хооллогоо сольж байгаа. Дээрээс нь тэгчин сожин гээд манай шашин болохоор өглөөний нар тусгаас өмнө авдаг. Бүтэн өдрийн турш сахидаг. Тэм сахил байдаг. Тэрэндээ холбогдуулаад өглөөний 5 цагаас эхлээд үйл ажиллагаа явуулж байгаа. Энэхүү кафенд ламнар болон ламхаа хүүхдүүдэд худалдаа авах чадварт нь нийцсэн хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг байна. Бяцхан буддаа кафе нийт 10 ажилтнтай. Тэд нийслэлийн ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн бага ангийн сурагчдын үдийн цаг бэлтгэхээс гадна ламхаа сурагчдын сургуулийн үдийн цаг бэлтгэдэг юм байна. Өнөөдөр 18.6 жилд нэг удаа тохиодог гүзээлзгэн сартай өдөр болж байна. За жил бүрийн 6 дугаар сар тохиох уг үзэгдэл сарны тойрог замтай холбоотой байдаг. За энэ үед сар тойрог замынхаа дэлхийдээ хамгийн ойр хэсэг дээрээ ирдэг байна. За энэ нь бидэнд үзэгдэхдээ сар энгийнээс илүү намдор байгаа мэт харагддаг аж. За мандах үедээ сар илүү том болчихсон мэт санагдан. За ингэж байгаа нь тархины үйл ажиллагаатай холбоотой гэж тайлбарладаг байна. За мөн тухайн үед сар улбар шар өнгөтэй харагдах магадлал тун өндөр. За учир нь манай гаригийн агаар мандал нарны гэрлийн богино долгионы хөх туяаг тарааж за урт долгионы улбар шар өнгийг сарн дээр ойлгож байдагтай холбоотой. За сар энгийн үеийнхээс бараг 30 дахин бүдэг харагдах энэ үзэгдэл дахин 2043 онд тохино. За хэрвээ та энэ сарыг харахыг хүсвэл за Улаанбаатарын цагаар 22 цагийн орчимд бүтэн харагдах нэ. Мэдээ үргэлжилж байна. Дараагийн мэдээлэл хүргье. За даваа гарагт Монгол Ардын намын баг хуралдаж, за ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Зандан шатрыг ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлсэн. За харин өчигдөр ерөнхийлөгч хүрэлцэх Зандан шатрыг Монгол улсын ерөнхий сайдаар томилох саналаа улсын хуралд оруулсан. За энэ дагуу Зандан шатрыг ерөнхий сайдаар томилох асуудлыг өчигдөр 20 цагт улсын хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэж эхлэхээр тоолсон. За гэсэн ч улсын хурал дахь ардчилсан намын бүлэг за энэ асуудлыг оройн цагаар хэлэлцэх ёсгүй гэж үзэн пүрэв гараг хүртэл хойшлуулах саналаа улсын хурлын даргын дэрэгдэх зөвлөлд хүргүүлсэн юм а. За ингэснээр маргааш шинэ ерөнхий сайдыг томилох асуудлыг улсын хурлаар хэлэлцэх гэж байна. Ерөнхий сайдаас гадна 23 сайд, нийтдээ 24 сайд байгаа. Энэ бол яг харахгүй данхар байсан. Тийм учраас үүнийг бол нэг 15-аас 17 сайд руу буулгах бүрэн боломжтой гэж харж байгаа. Дээрэс нь бол энэ албан тушаалын чиг үүргийн давхарлуудыг арилгах ёстой. Төр эхлээд энэ гүйцэтгцэглээ өөрсдөө данхар процессыг татгалзах ёстой гэж харж байгаа. Тэр утгаараа бол нэгэнтээ ардсан намгүйгээр цаашаад хамтарсан засаг байхгүй. Зүгээр яг нөгөө хүн намч гэдэг юм уу бусад одоо үндэсний өвсөж гэдэг юм уу ороод явахыг үгүйсэхгүй. Гэхдээ энэ тохиолдолд яавч бид нар бол энэ данхар бүтцийг дахиж одоо өргөжлөж болохгүй л гэсэн ийм итгэл үнэмшилтэй байгаа. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт энэ бол одоо ардсан намаас болоод туцлаад хойшлоод байгаа асуудал байхгүй. Улсын хурлын даргын дэрэгдэх зөвлөлөөс пүрэв гарагийн өглөө одоо чуулганаа хийгээд чуулганаараа энэ асуудлуудыг оруулъя гэсэн зүйлийг хэллээ. Тийм учраас бол ардсан намын бүлгийн хурал дээр бол ямар нэгэн асуудал гараагүй. Ирэх үйл хот хөлдөх эрсдэлтэй нүүр тулчгаад байгаа нийслэлийн иргэдийн санааг жилээж байгаа. За дулааны 3 дугаар цахилгаан станц дээр гарсан галын улмаас хаан улд дүүргийн зарим байршлуудад хэрэглэгчдийн дулааны нийлүүлэлтийг бууруулахаас өөр аргагүй болсныг хотын дарга цахим хуудасаараа мэдгдсэн. За ингэснээр тухайн байршлууд ирэх үйл хөлдөх бодит эрсдэл үүсч байгаагч сануулсан. За тэгвэл энэ тухай эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч Чойжил сүрэнгээс тодруулахад за ирэх үйл хот хөлдөхгүй байх арга хэмжээнүүдийг авч байгаа гэлээ. Энэ өөр Монголын эрчим хүчний системээс бид нэг 80 хүртэл мегаваттын эрчим хүч шаардлагатай импортлохоор бүх хэлцээрүүдийг хийгдээд холбогдох дэвтсэн ажлууд хийгдсэн байгаа. Нэг бөөрөлжүүдийн цахилгаан станцын 2 дахь 150 мегаваттын блок ашиглалтанд орох болов гэдэг иймэрхүү нөхцөл байдлууд бол орлуулах цахилгааны хувьд бол болцоо гарах болов гэсэн тооцоол байна. За Улаанбаатар хотын дулааны хэсэг нэ ялангуяа хотын төвийн хэсэг рүү энэ тэц хураас гарч байгаа
хоёр их усраас бид нар холбодог. Энэ дулааны асуудлыг бол 100 нь арцсангуй өөр үйлдвэрлэж байгаа 100 маань арцсангуй гэмтэл багтаа засвар авчихулуу гэсэн юм тооцоолдог байгаа учраас цахилгаан дулааныг хослон үйлдвэрлэдэг гормоос зөвхөн дулаан үйлдвэрлэдэг гормыг шилжүүлэх тодорхой хэмжээний схемийн өөрчлөлтүүд хийгдэнэ. Ийхүү ямар ч тохиолдолд эрх хүлийг цахилгаан дулааны дутагдaltaгүйгээр өнгөрүүлнэ гэж Эрчим хүчний сайдаар 2022 оноос хойш ажиллаж байгаа чойжилсрын сайд амлалт өглөө. За харин нөгөө талд эрчим хүчний салбарын бодлого үйл ажиллагааг хинэн хариуцах вэ гэдэг асуудал тодорхой биш байна. Асуудал гарах үед бие биерүүгээ түлхэж талхилцахгүй байх нь чухал гэдгийг дулааны 3 дугаар цахилгаан станц дээр гарсан галын осол тодоос тод гэрчилсэн. За учир нь одоо эрчим хүчнийг их тодтолтой яам, үндэсний хороо, ажлын хэсэг за бүр сүлдээ менежментийг нь хийх нэгдэлж хүртэл гарч ирсэн. За нэг ясандаа энэ салбар маш олон дарагтай болсон. За ийм цааш эдийн асуудлыг зэгцлэх шаардлагатай гэдгийг хэлж байлаа. Манай эрчим хүчний салбар чинь бүр зөвлөдөө бай 4 толгойтой болчихлоо гэж ярьжсэн шүү дээ. Эрчим хүчний яам, эрчим хүчний реформын үндэсний хороо. За тэгээд одоо Эрчим Монгол гэж компани. Гэх мэт ийм байгууллагууд бий. Эрчим хүчний зохицуулах хороо яг урд нь байсан битс бид нар бол эрчим хүчний зохицуулах хороо эрчим хүчний яам хоорондоо ингээд зохицоод ажиллаа явуулж ирсэн ийм баталт. Хариуцлага хүлээх хэрэгтэй. Эзэн ч хэрэгтэй байна шүү дээ. Хэн нэгэнгүй хэрэгжүүлсэн бол хариуцлага хүлээх хэрэгтэй. Тийм биз? Энийг тодорхой болгох болов гэж бодож байна. Өнгөрсөн 3 сар эрчим хүчний салбарын компаниудаа хэрхэх тал дээр талууд маргаантай шийдвэр нэг талдаа гараагүй үдих хүрчээ. За энэ хугацаанд үүссэн ойлгомжгүй байдлын улмаас салбарын төрийн өмчит компаниуд удирдлагын түвшинд хуралдаагүй гэдгийг хэлж байлаа. За өөрөөр хэлбэл өнгөрсөн 3 сар компаниуд менежмент үйл ажиллагааны хуралдаанч хийгээгүй гэсэн. Зарим осол гарч хариуцлага нэгсний дараа эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын менежментийг уржигдраас эхлэн эрчим хүчний яам өөрсдөө хариуцгаар болжээ. Өмнө нь зөвхөн улсын хуралд суудалтай улс төрийн намууд л төрөөс дэмжлэг авах эрх үүсдэг байсан. За харин улс төрийн намын тухай хуулийн шинжилсэн найруулга батлагдсанаар нийт сонгогчдын 1 ба түүнээс дээш хувийн санал авсан намуудад санхүүжилт олохоор болсон. Энэ дагуу 2024 оны сонгуулиар нийт сонгогчдын 1-ээс дээш хувийн санал авсан намуудад 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олохоор олжээ. Улс төрийн намын тухай хуулинд заасан 4 төрлийн орлогыг нэмсэн одоо дөнгө 2 дахин их үржүүлснээс илүүгүй одоо энэ санхүүжилт байхгүй гэд заасан байгаа. За энэ нь ямар 4 төрлийн орлого вэ гэхээр нам маань нэгдүгээр бол гишүүний татвар гэж байгаа. Энэ гишүүний татвар нь болохоор дотроо намын гишүүний татвар юм уу болон сонгуульт гишүүний татвар. За хандив гэхээр иргэн болон хуулийн этгээдийн хандив. За энэ 4 хандивын нийлбэрийг 2 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг л олгоно. Одоо төрөөс олгох санхүүжилт нь энэс их бол тэр их хэсгийг нь олгохгүй гэсэн үг. За ийм учраас бол энэ жилийн хувьд бол 7 нам эвсэл маань 6.9 тэрбум төгрөг болж буурсан байна. Төрөөс үзүүлж байгаа санхүүгийн дэмжлэгийг намууд тодорхой ажлуудад зарцуулах юм байна. За тухайлбал намыг дотоод ардчлалтай болгох, улсын хэмжээний хөтөлбөр боловсруулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байх, за иргэдийн сонгуул, улс төрийн боловсрол зориулсан хөтөлбөр арга хэмжээ хэрэгжүүлэх зэрэгт зарцуулах юм байна. За гол нь намын дотоод бодлогын институцээ хөгжүүлэхэд зориулахаар нэрвчлэн тодорхой хуульчилж өгсөн байна. Төрийн санхүүжилтийг ингээд тодорхой хэмжээг нь юунд зарцуулахын энэ хуулинд мөн тусгаад өгсөн байгаа. За энэ дээр бол 20% нь болохоор ахмад эмэгтэй хөгжлийн бэрхшээлтэй нийгмийн одоо бүлгүүд болон бүлгүүдэд одоо улс төрийн боловсрол олгох сурталчилан таниулахад. За мөн энэ мөнгөнийхөө 15%-ыг нь болохоор намын гишүүдийн одоо ардчлалын үнд зүйлийг таниулах мөн одоо сонгуулийн боловсрол, улс төрийн боловсрол олгоход мөн 15% нь болохоор намын бодлого боловсруулах, төсөл хөтөлбөр боловсруулахад одоо зарцуулна гэж тусгаалan хуульчлаад заагаад өгсөн байна. Хууль заасан зориултын дагуу үйл ажиллагаа явуулсан зарцуулсан хэсгэд 3 үе шаттай хяналтыг хэрэгжүүлж зөрчсөн тохиолдолд намыг идэвхгүй тооцох хүртэл арга хэмжээ авахар үйлчилжээ. Одоо 14
Тэнгэрлэг зүйн доллар мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. За хөтөлбөрийн нисэгт бизнесийн салбартай холбоотой зарим мэдээллийг үзүүлье. Жил бүрийн 6 дугаар сарын 2-ны өдөр банкны ажилтны өдөр тохиодог. Энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол банкны холбооноос 2 дахь удаа бид банкир хакатоныг 6 дугаар сарын 9 болон 10-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. За энэ удаагийн хакатонд арилжааны 6 банкны 7 баг оролцож, Ариг банкны Астероид баг тэргүүн байранд шалгарсан байна. Хакатоныг зохион байгуулснаар бид нэг банкны салбар дундаа хэрэгжүүлж болохоор бөөнөрөө хэрэгжүүлж болохоор энэ арга хэмжээнүүдийг энэ санаануудыг олж авах ийм зорилготой. За тэгээд тэрнийхээ үр дүнг ч гэсэн үзэж чинь өмнөх хакатоны тэргүүлсэн одоо тэр хакатонд амжилт үзүүлсэн энэ төслүүд бол эхнээсээ хэрэгжээд эхэлсэн тийм ээ. Бид банкир хакатоны зорилго бол банкны ажилтны ажил мэргэжлийг таниулах, банкны салбарын хөгжлийг дэмжих, шинэ санал санаачлаг гаргаж, салбарын хэмжээнд хэрэгжүүлж болох үйл төслийг сонгон шалгаруулах юм а. Тэр ч утгаараа оролцогч багууд хүний нөөцийн үйл ажиллагааг сайжруулах, шинэ ажилтныг чадваржуулах, доктортой хөгжлийг дэмжих, технологийн шилжүүлэг санал болгох зэргээр өрсөлдсөн билээ. За ингээд энэ төсөл маань 2023 онд удирдлагууд маань ер нь бол төсөл болгож хэрэгжүүлээд бодит ажил болохыг. За төслийн маань алсны хараавал зөвхөн санхүүгийн байгууллагаас гадна үндэсний хэмжээнд ашиглах юм дата базыг бий болгохыг гэдэг юм том алсны хараатай ажил байгаа. Тэгээд үүнийхээ хүрээнд бид нар банкныхаа хэмжээнд бол үндсэн платформ буюу лендинг пэйжийг хөгжүүлээд 2024 оны 11 сард бол олон нийтэд танилцуулсан байгаа. Хакатоны төслүүдийг үндсэн 6 шалгуурын хүрээнд шүүсэн юм. Тодорхойлбол төслийн агуулга тодорхой нийцтэй байдал, доктортой хөгжлийн үзэл баримлалтай нийцтэй эсэх, төслийн хүртээмжтэй байдал, төслийн үр дүн хэмжигдэхүйц байдал, бүтээлчүүдэл, багийн оролцоо зохион байгуулалт илтгэх ур чадварыг хүрээнд шилдэгүүдэд шалгаруулжээ. Монголын финтек холбооны зүгээс шүүгчээр ажиллаж байна. За тэгэхээр илүү энэ удаагийн хакатон дээр яг систем технологийн талаасаа, системийн талаасаа байж болох үец амьдрал дээр хөрсөн дээр буух үец талаасаа илүү харж байна. Мөн дээрээс нь хэрвээ аппликейшн сүртэй, технологи сүртэй, хэмэл оюун сүртэй бол тэрний цаад яг үндсэн функц нь юу вэ? Ямар концепцээр ажиллаж байгаа гэх мэтчлэн яг илүү систем талаасаа нэгдэж хардж байна. 2 дахь удаага зохион байгуулагдсан бид банкир хакатоны 3 дугаар байранд Голомт банкны G-Storm, 2 дугаар байранд Хаан банкны Black Team, 1 дугаар байранд Ариг банкны Астероид баг тус шалгарсан юм. Ариг банкны хувьд тохионы хэлээр харилцдаг виртуал туслах Sign Bank төслөөр оролцож тэргүүн байранд шалгарчээ. Ярианы болон сонслын бэрхшээлтийг ирэхэд салбар дээр ирээд үйлчлэгээ авахд нэгдүгээр дохионы хэлээр ярьсан дохиог нь таниад ажилтан үйлчлэгээ санал болгох, нөгөө талдаа ажилтны ярьсан үйлчлэгийг хөрсний бэрхшээлтэй хүн маань дохионы хэлээр хүлээн авах гэсэн ийм давуу талыг олгож байгаа. За нөгөө талдаа зохицуулагч байгууллага Монгол банк болон банкны холбоо дэмжиж, за банкны системд бол нийтлэг байдлаар хэрэгжүүлэхэд бол хартангуй хүртээмжтэй төсөл. Монголын банкны холбооноос санаачлан зохион байгуулдаг тус хакатон 2 жил тутам зохион байгуулагдах боломжлолтой. Шүүгч болон зохион байгуулагчдын зүгээс энэ жилийн оролцогч багууд улам чангарч, төсөл нь илүү чанарчиж байгааг онцолж байсан юм. Доллар мэдээллийн хөтөлбөр бизнес орчин булангаар үргэлжилж байна. Бид энэ удаад ийм эрүүл мэндийн бүтээгдэхүүн хүнсний салбарын томоохон тоглогч Монс группийн удирдлагатай бизнесийн нөхцөл байдал, төлөвлөгөө, Монгол улс дахь бизнесийн орчны талаарх байр суурийг нь хүргэхээр бэлтгэлээ. Түүний ярилцлагыг одоо үзүүлье. Ер нь Монс одоо ямар салбарт хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна? Яг үндсэн 15 охин компани гэж ярьдаг. Нийтдээ бид нар чинь одоо энэ байдлаар 3200 гаруй ажиллах хэвээр хамт олон байгаа. За тэгээд үйлдвэрлэлийн чиглэлээр эмийн үйлдвэрлэл, за дээрээс нь гоо сайхны үйлдвэрлэл, за хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, Монголын 5 эмийн компани нийлээд бид нар чинь бас инхийн шүүдэр гэдэг туслан шингэний үйлдвэр хийсэн. За одоо бид нар бас тарилга ампулын бас үйлдвэртэй байна. Цомп фарм гэдэг. За тэгээд худалдааны чиглэлээр манай хамгийн том салбар бол эмийн импорт, Монос фарм трейд бөөний төв байна. Дээрээс нь орон нутгийг хамарсан 21 аймагт 21 бөөний төв байна. За тэгээд дотооддоо бид нар чинь эмийн сан байна. Нийт хөдөө орон нутаг Улаанбаатарт нийлээд 220 гаруй эмийн сантай үйл ажиллагаа явуулж байна. Ээж ба хүүхэд болон гоо сайхны импорт гэдэг Green Gate International компани байна.
За бид нэр саяхан нэг компаниуд тусдаа гаргаад e-Monos гэдэг нэг хүргэлтийн аппликейшн байна. Саяхан хамгийн сүүлд бид нэр Monos Tour гэдэг компани эрүүл мэндийн чиглэлээр тур зорилготой тийм компани байгуулсан байгаа. За одоо яг төслийн шатнд одоо совилл дээр бид нэр одоо өнгөрсөн оны эхээс ахуулаад тэрэлж совилл дээр бид нэр одоо нэг энэ жилийн сүүлээр гэхэд ер нь ашиглалтанд оруулах гал үзэж байна. Танах улсад ингээд 3000 гаруй ажлын байрыг бий болгосон байна. Маш олон хэмжээний татварыг төлсөн байгаа. Тэгээд эргээгээ та бүхэнд төрийн зүгээс ямар нэгэн туслалцаа байдгүй. Энэ дээр бараг шууд суулгаж дээр нөө байхгүй. 35 жилийн хугацаанд бид нэр төрөөс дэмжлэг авч ирсэн, эсвэл хөнгөлт авч ирсэн. За импортын бүтээгдэхүүн эсвэл үйлдвэрлэлийн чиглэлээр бид нэр хөнгөлт авч ирсэн гэвэл нөө яг л одоо улсаас ямар одоо татвар орж ирэн тэрийг нь төлөөл, улсад ямар хууль байна тэрийг нь мөрдөл тэгээд явж байгаа. Та яг сүүлийн 10 жилийн томоохон группийн удирдлагаар ажиллаж байхад ер нь Монголын татварын орчин, эсвэл ер нь Монголын бизнесийн орчин танд ямар санагдсан бэ? Юуг нь ингээд засчмаар ч юм уу санагдсан? Өөлөх юм гэвэл тэгэл модохгүй гараал ирэх баг. Гэтэ тодорхой хэмжээр жил болгоо ингээд сайжраал явж байгаа. 10 жилийн өмнө дараа нь юу вэ? Энэ чинь шилэндээс гараад бүх юм ингээд болоход эдийн засгийн одоо яг жинхэнэ тоонд гарч ирэхэд одоо өнөөдөр бол бүх юм тодорхой хэмжээгээр сайжрал байгаа. Гэтэ хажууд мэдээж муудж байгаа юмнууд зөндөл байгаа л да. Татварын хувьд гэх юм бол бас яг вэ олон бизнесмен олон юмуд болохоор компаниуд чиглэлүүд нь өөр байдаг болохоор бас өөр байдаг. Гэхдээ манай хувьд бол хууль эрх зүйн хувьд бол асуудалгүй яваалаа. Гэхдээ одоо жишээ нь зүгээр нэг кейс яриа л да. Одоо жишээ манай Солимон гэхээр нөө спирттэй ханцтай. Тэгэхээр чин тэнд ч одоо спирттэй ханцтай бүтээгдэхүүн өнгөч яг одоо архины үйлдвэр дээр худалдаан дээр тавигдаг өндөр татварыг манай тэр бүтээгдэхүүн дээр бас тавьчихдаг гэсэн үг. Хууль эрх зүйн асуудал дээр л болоод явж байдаг. Гэхдээ одоо ч банк санхүү хүүгийн зээл дээр ч ерөнхийдөө бас жилээр Монгол улс өөрөө бас сайжраад явж байгаа гэж хард. Эрх зүйн орчин сайжраад байхад болоод явчихна. Бид нар яг мэдээж Монгол улс маань сайтай муутай гэсэн өмнөх юм ал одоо сайжруулад явж байвал мэдээж засах юмнууд зөндөө байгаа. Манай улс энэ оны эхний 5 сард 4.5 тэрбум $, үнийн дүн бүхий бараа түүхийд импортлжээ. Ингэснээр импорт 3.3% өссөн үзүүлэлт болж байна. Импортын хамгийн өндөр хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. Тодорхойлбол нийт импортын 18.4%-ийг эзэлжээ. Харин оны эхний 5 сарын хугацаанд 1 тэрбум гаруй $-аар нефтийн бүтээгдэхүүн импортлсон байна. Харин импортын гол нэрийн бараа бүтээгдэхүүнээс хамгийн ихээр буурсан байгаа нь улаан буудан импорт байгаа бол өндөг 59.6 сая ширхгийг импортлсон нь өнгөрсөн оны мөн үеэс 5.5% өссөн үзүүлэлт болжээ. Даатгалын компаниудын нийт хөрөнгө оны эхний улиралд 675.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 16%-аар 2021 оныхоос мөн үеийнхтэй харьцуулахад 68.4% өсжээ. Ердийн даатгалын компаниудын хөрөнгө 591.1 тэрбум төгрөгт хүрч салбарын нийт хөрөнгийн 87.5%-ийг эзэлж байна. Харин урт хугацааны даатгалын компани хөрөнгө 18.3 тэрбум төгрөгт хүрч салбарын 2.7%-ийг эзэлжээ. Даатгалын компаниудын нөхөн төлбөрийн зардал 49.1 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 37.3%-аар 2021 оны мөн үеийнхтэй харьцуулахад 3 дахин нэмэгджээ. Нийт нөхөн төлбөрийн зардал 48 тэрбум төгрөг буюу 97.6%-ийг ердийн даатгалын компани эзэлсэн байна. Даатгалын компаниудын цэвэр ашиг 146.5 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь 2022 оны мөн үеийнхээс 73.4% өсөж 2021 оны мөн үеийнхтэй харьцуулахад 10.5%-аар нэмэгдсэн юм. Азийн бүс нутгийн жижиглэн худалдааны шилдэгүүдийг шалгаруулдаг Retail Asia Awards-ын 2025 оны шалгаруулалтаар Монгол улсаас CEO Convenience дэлгүүр Convenience Store of the Year Mongolia шагналын эзэн болсон байна. Өнөөдрийн байдлаар CEO нь улс даяар 480 гаруй салбар дэлгүүртэй өдөр бүр 200 мянга гаруй хүнд үйлчилгээ үзүүлж, нийт хүн амын 5.7%-ийг хамарч байгаагаараа жижиглэн худалдааны хамгийн том тоглогчдын нэг болоод байна. Мөн ташин дуртахад Premium Nexus хувьцаат компани 2021-ээс 2024 онд 3500 гаруй ажлын байр шинээр бий болгожээ.
Бидний өнгөрсөн цаг үеийн түүхийг харуулсан зүйлс олон байдаг. За зарим нь хаягдаж оцордог бол зарим нь музей үзмэр болоо үлддэг. Гэхдээ манай улсад машин техникийн салбарын түүхийг гэрчлэх бүтээлүүд хог дээр хаягдаж түүхэнд бичигдэн үлддэггүй байна. Тэрхүү алдагдаж мартагдсан машин техникийн макетыг гарааргаар хийдэг Одон Баярыг онцлон сурвалжлаа. Одон Баяр 29 жилийн өмнөөс машины модельийг сонирхон судалж сурч ирсэн байна. Уг нь бол химийн инженер мэрэгчлэлтэй ч гэсэн сонирхлоороо өөртөө жижиг модель машинуудыг уралдаг байжээ. Харин 5 жилийн өмнөөс эхлэн урлан байгуулж хүмүүсийн сананд урсдаг дээр үеийн машинуудын моделийг уралдаг болсон байна. Манай голчлж хийдэг социалист нийгмийн үед буюу 20 дугаар зууны Монголд явж исэн Монголын автомобилийн босгоход чухал хувь нэмэр оруулсан машинууд байдаг. Тэгээд яг тухайн цаг үедээ юу ачдаг байсан, яадаг байсан тий. Тоноглол нь ямар байсан, яаж ундаг байсан гэх жишээний одоо өөрчлөлтүүд бүх юмнуудыг нь одоо манай урлан дээр хийгдэж ингээд тухайн машиныг гаргадаг. Одоогоор 2000-аас 3000 машиныг уралж хийжээ. Энэ хугацаанд хийж байсан машин дундаас хамгийн их цаг хугацаа хөдөлмөр зарцуулсан нь 1990 онд манай улсад зориулагдсан 60 ширхэг хийгдсэн Nissan-ы автобус байсан гэлээ. Уг автобус нь манай улсад зориулагдаж хийгдсэн учраас Япон улсад ч тодорхой баримт байхгүй. Мөн манай улсад хаягдаж хоцорсон төмрийн сэг байснаас хэмжээ авч хийсэн байна. 2 жилийн хугацаанд 3 ч удаа бүтлгүүцсэн хэдий ч одоо дуусгар болох гэж байгаа гэлээ. Оны тусламжаар буцалтгүй тусламжаар 100 автобус нийлүүлэгдэх болсон. Nissan загварынх нь загвар нь болохоор одоо зөвхөн Монгол зориулагдаад 60 ширхэг үйлдвэрлэгдсэн юм автобус байна. Тэгэхээр энэ автобусны одоо Монголын түүхэнд гүйцэтгсэн үүргийг нь хүндлээд бас олон түмэн бүгд ийм хайртай гэдэг учраас бид хэд бас нэг энэ чиглэлээр ажилладаг хүмүүсийн энэ түүхийн аваад үлдчихэ гэдэг үднээс Nissan дижилгээд энэ автобусаа анх хийжсэн. Машины макетиктэй илүү бодит Монголд ашиглаж байсан хэлбэрээр нь хийхийг хичээдэг. Манай улсад ашиглагдаж байсан Орос машины макетик Орос хүмүүс хараад ч таньдаггүй, арай өөр байна, илүү гоё байна гэсэн сэтгэлийг хэлдэг гэлээ. Тэнгэрлэгс Бурхан багшийн их дүүчийн өдрийн 7 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэлээ анхаарлаа хандуулсанд баярлалаа. Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй.